За амар төвшин дарга одоо бид нар ингээд сонсож байгаа улсуудыг одоо ямар хариулт өгöd байна. Энэ авсан газрыг нэргүүлээ өрөө төлөх гэсэн утгатай засгийн газрын шийдвэр гараад байгаа юм аачаа. Юус ойлгохгүй нэг. Энд танаа хараа би хэлээд байна шүү дээ 2018 оноос 24 оны хооронд 9 удаагийн тогтоол тэмдэглэлээр 1.4 их найдыг Эрдэнэс 5 толгой. Эрдэнэс 5 толгой компаниас танаа Эрдэнэс 5 толгой турш компанид өгчөөд байгаа шүү дээ. Тэгэхээр засгийн газрын тогтоолоор дахиад энэ өрөө өөрсдөө төлгсөн ийм тогтоол гараад байгаа юм уу? Тэгж ойлгодод байх юм. Би буруу ойлгоод байна уу? За амар төвшин дарах 4 номер хариулъя. За нэгдүгээр гишүүний асуултанд хариулъя. За энэ өөрөө нэг хувьцаат компани байгаа болохоор нэгт хувьцаанд нийслэлж шилжиж ирээгүй. Хоёрт нийслэлд бол зөвхөн менежмент нь ирсэн. Нийслэл зөвхөн менежментийг л хийж байгаа. Тэрнээс бол хувьцаа нийслэлж шилжиж ирээгүй янз бүрийн ийм асуудал бол ороогүй. Эрдэс 5 толгой дээр нь байгаа хിവэрэ байгаа. Үгүй шилжиж ирээгүй шинэ. Манайд зөвхөн менежмент л хийж байгаа. Тэгээ менежментийг өөрөд удирдлагуудыг солиод за тэгээд энэ дараах энэ ажлуудыг бол хийгээд явж байгаа.